Өнөөдөр монголчууд ямар шимтгийжэл хамгийн их дутагдж байна. Хэд боловсруулсан хүнс буюу ultra processed food ийм маягийн хоол давуу байх юм бол anxiety өндөр байна гэдэг нь харагддаг. Бид цаанаасаа, байглаасаа кортизол гэдэг даавар ялгардаг. Орц найрлагаа уншаад сурцсан байхад нэмэлтээр нэмсэн тэр юмнуудаа идэхгүй гэсэн үг л дээ. Энэ хооллолт яг энгийн өдөр тутмын амьдралаа яаж байгаа бид нарын хувьд зөв хооллолт болж чадах уу? Нүүрс ус, энгийн нүүрс ус өндөр байх тусмаа цусны сахар өндөр өсөд байдаг. Ягаад заавал уурах юм бэ? Цагаа гажуудуулж болохгүй. Яг л эсвэл бүгдээрээ дотоод цагтай. За ойлоо шууд өглөөнөөс эхлэе. Хүн яагаад заавал өглөөний цай уугаад гарах хэрэгтэй юм бэ? Намайг жоохон байхаас л ер нь хүмүүс тэгж хэлдэг байсан. Ээж маань тэгж ярьдаг байсан. Гэхдээ ээж яахад вэ гэдгийг бол ерөөсөө тайлбарлаж чадаагүй. Хэрвээ бид нэр өглөөний цагаа алгасаад гэрээсээ гараад ажил руугаа очоод ланчны үеэр буюу тэр хүртэл юу ч идэхгүй байх юм бол хүний биеийн дотор ер нь юу тохиолж байгаа гэсэн үг үү? Гой асуултаар эхэлж байна. Яагаад тэгэхээр бид ер нь өөрийнхөө биеийг машинда зөөрлөд үзчих хэрэгтэй. Тэгэхээр бид төрснөөсөө ахуулаад жишээлбэл за 90 наслаа гэж ботход те энэ хугацаанд энэ машиныг яаж хамгийн дээд зэргээр нь эрүүл байлгаад ашиглах вэ гэд. Тэгэхээр унтаад сэрсний дараа хүний бие хамгийн сайн шимт ижилийг хүлээж авдаггүй. Тэгэхээр унтаад сэрнэ гэдэг маань тухайн үед мацаг явагдаж байна гэсэн үг. Одоо хоол орж ирэхгүй байна гэсэн үг шүү дээ. Тэ бие рүү унтж байгаа учраас тэгээд амарсны дараагаар өглөө цайгаа уухад хамгийн сайн шингээж авдаг. Жишээлбэл би өглөөнийхөө цайнд өндөг идлээ гэж бодоход тэндээс бүх төрлийн амин дэм, эрдэс бодис, тослог юу байна бүгдийг маш сайн шингээж авч чадна гэсэн үг. Яг тэр утгаараа өглөө сэрэнгүүтээ өглөөнийхөө цайг уугаад гарах юм бол сайн. Яг тэгвэл шимт хичээлийг сайн шингээж авна. Энэ нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан гэх юм бол нэг дорыг хитгэхээс хамгаалдаг. Жишээлбэл өглөө цайгаа уухгүй явж байгаад өдрийн хоолоо 2 цагаас идлээ гэж бодъё те. Тэгвэл хүн илүү их том порцоор иддэг. Хэрвээ том порц идэх юм бол тэр хэмжээгээрээ цусны сахар бас өндөр өсдөг. Тэр утгаар нь бид өглөөнийхөө цайндаа айл болохоор яг тэнцвэртэй уургалаг, тослогтой тэгээд нүүрс ус агуулсан ийм хоол хүнс идчих хэрэгтэй. Ингэж чадах юм бол дараа нөгөө хоолны дуршил харьцангуй бага байна. Хуваарлаад өгч чинь гэсэн. Өглөөнийхөө цайг уугаад гардаг хүмүүс оройтуулж хоол иддэг. Яагаад гэвэл шөнөөр дөхүүлээд хоол идэхээр өөх болж хувирах тэр боломж нь илүү байдаг учраас. Тэг үндсэн 3 шалтгаан бол энэ байна. Тэгэхээр өглөөнийхөө цайг уугаад гарсан хамаагүй дээр. Өглөөнийхөө цайг чи ууж гарсан өнөдөр. Өнөөдөр банан идсэн. Сайн байна. Хоосон гараагүй юм те. Үүнтэй холбоотойгоор бас нэг шууд асуулт төрлөө. Фитнесийн бодибилдерүүд ч юм уу хоолоо хувааж иддэг те. Ер нь бол айллага өсөж болохгүй гэж одоо яг булчингаа хөгжүүлж байгаа хүмүүс бол ярьдаг. Нэг доор хийдэхгүй цаг болгон тогтмол одоо өдөрт бараг 6 удаа хуваагаад ч юм уу те. Тэгээд энэ хооллолт яг энгийн өдөр тутмын амьдралаа яаж байгаа бид нарын хувьд зөв хооллолт болж чадах уу? Хүн ер нь үлсэх ёстой байд юм одоо өглөөнөөс өдөр хүртэл орой хоолныхаа үлсэх байх л та. Фитнес арай өөр хоолтой байна. Одоо фитнес гэдэг маань илүү их нөгөө булчингаа ажилуулж байна тий. Илүү их булчингаа ажилуулж байгаа учраас тэр хүний хооллолт одоо энгийн хүмүүсийнхээс арай ондоо байж болно. Ямар зорилготой байна? Булчингаа ер нь хэр зэрэг нэмэх зорилготой байна. Ер нь булчингийн масс нэмэхийн тулд уурга хувааж авах нь илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг дор оройн хоолндоо их хэмжээний одоо дахиач юм уу тий эсвэл мах идснээс өдөрт 3 хуваагаад аль эсвэл 6 хуваагаад гэж байна тий. Идэх нь зөв. Нөгөө талаасаа ер нь ойр ойрхон идэх ер нь муу. Яагаад гэвэл ялангуяа нүүрс устай хоол, нүүрс ус агуулсан хоол идж байгаа нөхцөлд цуснд бидний хилж заншснаар сахар гэж байгаа. Энэ нь болохоор глюкоз байхгүй. Цусны глюкоз байнга үүсчихэд. Цусны глюкоз үүсэхээр тэр нэг газарт очих хэрэгтэй тийм ээ. Хаашаа очих вэ гэд уулан бол эсүүдэд очиж байгаа. Тэгээд эс нь түүнийг авч ашиглаад бидний бие ажиллаж байгаа тийм. Тэхийн тулд нойр булчирхаанаас инсулин гэдэг даавар ялгардаг. Тэгэхээр энэ инсулин гэдэг даавар ялгараад эсүүд дээр очиод за одоо хаалганы гэрээ энд глюкоз бий болсон байх шүү гэдэг тохиолдлыг өгч байгаа. Байн үргэлж ингээд тогтмол амдаа хоол хийгээд ах юм бол тэр тусмаа нүүрс устай хоол идж байгаа бол инсулин банк
ялгарч байна гэсэн үг. Тэгэхээр тогтмол юм бүхэн одоо хязгаартай байдаг учраас тогтмол байнга инсулин ялгараад ах юм бол явандаа нойр булчирхаанд бас асуудал үүсэх боломжтой. Тэгэхээр өсөх бол сайн. Ялангуяа хоол хооронд тодорхой хэмжээгээр завсарлага аваад ходоодондоо боломж олгоод ингэснийхээ дараагаар хоол бол маш сайн. Дор хаяж хамгийн наазах нь 2 цаг эсвэл 4 цагийн зай авч ивэл сайн. Өмнө нь бол ер нь байнга өсөж болохгүй тогтмол хоол гэдэг байсан. Тэгээ би бас санаж манай ээж бас цүнхэндээ дандаа нэг чихэр аваад явж идэг байсан байхгүй. Тэгээд өсөж болохгүй дандаа ингээд амдаа юм хийж агараа гэд тэ. Завсарлага авахд бас ямар ач холбогдолтой вэ гэхээр амны хөндий бас эргээд өөрийгөө сэлбдэг. Тэгхгүйгээр байнга одоо ундаа угаад ч юм уу эсвэл нүүрс ус хэрэглээд ах юм бол амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэр алдагдаад тэгээ шүд цоорох эрсдэл бас нэмэгддэг. Тэгэхээр болж өгвөл өглөөнийхөө цайгаа яг хангалттай хэмжээгээр уугаад өдрийн хоолоо идээд оройн хоолоо идвэл уулам сайн. Дундуур нь өсөх юм бол мэдээж бас снэк гэдэж болно. Гэхдээ снэкаа юу сонгох вэ гэдэг дээр бас анхаарах хэрэгтэй. Чихэрлэг юм бол биш гэсэн үг шүү дээ. Инсулингийн өдөөгч юм биш. Болж өгвөл уургалаг юм байвал сайн. Уургалаг юм гэдэг ингээр хүмүүс юу байж болох вэ гэдэг ингээд боддог. Жишээлбэл манайд бол Монголд маш гоё тарг байна. Сахар нэмээгүй ааруул бай. Айл эсвэл ямар нэгэн ногоо байж болно. Хүнсний ногоо. Зүгээр нэг луун хаслаад амдаа хийгээд заршлаад идчихэд бас их зүгээр шүсний ялгарлыг дэмжин. Тэгээд амин дэмээ авчиж, тэгээд нэг өссөд байгаа тэр мэдрэмжийг сайхан дараад өгч байгаа. Түүхий луун идэх боломжгүй, түүхий ногоо идэх боломжгүй хүмүүс жигэнсэн ногоо бас идэж болно. Илүү амархан цаашаага шингэцэн сайн байдаг учраас. Уурга гэж хэлж байгаа шалтгаан нь болохоор өсөөд эхлэнгүүт нь хүний бие чинь хамгийн эхлээд өөрийнхөө булчингасаа задлж эхэлж байгаа учраас уурга гэсэн үг. Эсвэл ягаад заавал уурга юм бэ? Бас гоё асуулт байна. Ер нь бид хоол хүнсийг цааш нь идлээ. Цусны сахар боллоо. Илүүдл нь илгэн дээр бас булчингийн эсүүд дээр хадгалагддаг хоримтлагтаад. Энэ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр дараа нь хэрэгцээтэй үедээ тэндээсээ ялгараад цуснд дахиад сахар болж чинь. Цусны глюкоз болж чинь. За жишээлбэл бүрий марафонд гүөх гээд хоосон гүйлээ гэж бодъё л доо тий. Тэгвэл чиний булчинд хадгалагдсан тэр гликоген гэж нэрлэдэг байгаа глюкозыг ингээд бүгдийн гинжин холбоогоор ингээд урт болгочихсон бас нэг сахарын нэг төрөл байгаа байхгүй. Тэр нь ингээд хадгалагдсан байгаа. Илгэн дээр бас хадгалагдсан байгаа. Тэндээсээ буцаага цус руугаа цусны глюкоз болгоод шахаж өгдөг. Ингээд ашиглагдана. Уурга яагаад авах хэрэгтэй вэ гэхээр уурга нэгдүгээрт одоо цадсан мэдрэмжийг маш сайн төрүүлдэг бид. Тэгэхээр хүн жишээлбэл нэг бичээний дээд эсвэл жигнэмэг идчихлээ гэж ботход маш хурдан цусны сахар болоод эргээд өссөд байдаг. Гэтэл тэрний оронд нэг чансан үнд гэдэг чинь бол дахиад хурдан өссөхгүй. Тэр утгаараа уурга авч явах хэрэгтэй. Тэгэд ер нь бол нэг хоолн дээрээ ойролцоогоор 30 г уурга авч чадах юм бол өглөө 30 г, өдөр 30 г, орой 30 г уурга авч чадах юм бол тэр өдрийнхөө уургийг дунджаар хүн авчиж байгаа. Гэхдээ фитнесээр хичээлж байгаа хүмүүс бол арай ондоо уургийн уурга авах ёстой хэмжээ нь арай өндөр болчихно. Энгийн бидний хувьд жишээлбэл биеийн хүчний ажил хийхгүй те ийм хүмүүсийн хувьд бол яг миний саяны хэлсэнчлэн ойролцоогоор 30 г багт хангалттай байдаг. Гахалтай хариулт байлаа. Айгу шууд эхлээд мэдлийн өрөө минийх бол айгу гоё тэлж өгч байна л да. Тэгээ буцаагаад өглөөний сэдв гэдэг зүйл рүүгээ ороход за бид нар өглөө цай авах хэрэгтэй юм байна гэдгийг бол маш сайн ойлголоо. За тэгэхээр өглөө юу идэх ёстой юм бэ гэд бодонгуудаа бид нар магадгүй жилдээ нэг ганц хоёр удаа айгу тийм гоё шинэ хүн болоод за маргааш өглөөнөөс эхлээд л ёстой те ингээд хамгийн гоё ингээд өглөөний цагаа өөртөө бэлдээд лаглагс гэж үл гаргаад 7 хоног ингээд хуваараа гаргаад хүмүүсээ цуглуулдаг. Тэгээд тэр юусоо явдггүй. Ихэнх тохиолдолд болохоор тэгэхээр одоо энийг өсөж байгаа хүмүүс зориулаад за магадгүй орой өсөж байгаа ч юм уу эсвэл өдөр өсөж байгаа юм бол маргааш өглөө за ядаж энэ гурван хоол энэ гурвын хүнсийг ашиглаж авах гэдэг заавал авах ёстой гэж хэлж байгаа болох хэсгийг би мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч зам маргааш өглөөнөөс хэрэгжүүлэх ёстой 3 хүнс ч юм уу байвал та санал болгооч. Яг үнэ заримдаа ингээд ялангуяа шинэ жилийн дараа тий би яг өглөөдөө хоол хүнсээ иднэ гоё явна гэд явж хагаад ингээд чаддгүй тий. Тэгэхээр бид гол нь нөгөө өөртөө байгаа тэр боломжит зүйлсээ хэрэгэл сурах хэрэгтэй байна. Тэгэхээр хоол хүнснээс макро шимтгийл гэж бид авч байгаа. Тэр нь юу вэ гэхээр нүүрс ус, өөх тос,
уурга. Энэ гурвыг оролцуулсан хоол хүнсээ авч чадах юм бол дагалдаад микро буюу одоо бичил шимт хичээлээ бас авч чаддаг. Бичил шимт хичээл гэхээр эрдэс бодос амин дэмий хэлж байгаа. Тэгээд дээрэс нэмээд hydration буюу нөгөө шингэнээ сайн өгч явах хэрэгтэй. Тэгэхээр өглөөнийхөө цайн дээр жишээлбэл яг классик те өглөө амархан хэрглэж болох өглөөний цай юу байж болох вэ гэхээр би дандаа өндөг гэж санал болгодог. Яагаад тэгэхээр өндгөнд уурга агуулгадж байгаа. Ашигтай тослог бас агуулгадж байгаа. Тэгээд тосон дуусамхаа ADEK гэд амин дэмүүд бас агуулгаддаг. Тэгэхээр өндөгний шард бас колин гэд энэ бодис агуулгаддаг. Энэ шим нь яадаг вэ гэхээр хүний тархийг илүү сайн ажиллахад тусалдаг. Ялангуяа жирэмсэн ээжүүд ухаантай хүүхд төрүүлээ гэх юм бол өндөг сайн идэж явах хэрэгтэй. Бүр 3 4 өдөрт 6 хүртэл өндөг идэж болно. Яагаад өндөгний талаар ер нь ийм буруу ойлголт үүсчихсэн бэ гэхээр өндөг их идэх юм бол цусны холестерин их өндөр гарнаа гэдэг ийм ойлголт нийтээрээ тархачихсан. Гэхдээ сүүлийн үеийн судалгаануудаар ийм бишээ өндөг хангалттай авч болно гэсэн юм судалгааны дүн байдаг байхгүй. Тэгэхээр өндгөө заавал тосон шарахгүйгээр зүгээр өмнөх өдөр усанд чанчгаж болно. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд мэдээж маш сайн болгох хэрэгтэй. Бусад хүмүүсийн хувьд бол яг ингээд өндгөө яаж болгож идэх дуртай бай тээ. Зарим хүмүүс бол дотор талд нь нэлээд тийм түүхий дүйд их сонирхолтой тээ. Ийм маягаар бэлдээд чанаад маргааш нь нөгөө өндгөө хажууд нь ямар нэгэн эслэгтэй хүнстэй хамт идчихвэл тэгээ тэр өдрөө маш гоё эхлүүлж гин гэсэн. Яагаад тэгэхээр эслэг гэж яг юу вэ гэхээр нүүрс усанд агуулгадж байгаа. Бид нарын биед шингэхгүйгээр гадагшилдаг. Өөрөөр хэлбэл ихэнх хүнс цаашаага бидний биед шингэдэг бол эслэг шингэхгүй цаашаа гадагшилна. Тэгэхээр эслэгтэй хүнс юу байж болох вэ гэхээр 3 өндөг чанаа тавьсан байна гэж бодъё те бүрий. Тэгээд өглөөдөө хажууд нь нэг эслэгтэй ногоо идчих болж байна. Чиний дуртай ногоо юу вэ? Авокадо. Бүр гоё тэгвэл яагаад тэгэхээр авокадонд эслэг агуулгадж байгаа. Дээрээс нь тослог агуулгадж байгаа. За ингээд авокадонд бас нүүрс ус бас агуулгадж байгаа. Ер нь бүх хоол хүнсийг ингээд аваад үзэхээр саяны миний 3 хэлсэн энэ элементээс бүгдээс нь тодорхой хэмжээгээр агуулж идэг. Гэхдээ алийн түлхүү агуулж байна вэ гэдгээр нь бид нар ангилчихсан байхгүй. Жишээ нь авокадог өөх тосонд оруулчихж байгаа. Яг тэгвэл тослог нь өндөр учраас гэхдээ нүүрс ус нь бас байгаа. Уурга бас тодорхой хэмжээгээр байгаа. Тэгэхээр өндөг жишээлбэл бүгдийг агуулж байгаа мөртлөө уурга нь илүү байгаа учраас бид нар өндгийг уурга гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр за өндөгнийхөө хажуу талдаа чи нэг авокадо идлээ тий. За инхээр чиний 3 одоо нөгөө макро шимтэж илээсээ 3-аас 2-ыг авчлаа тий. Өөх тос авлаа. За тэгээ дээрэс нь уурга авлаа. Одоо нүүрс ус юу байж болох вэ гэхээр хөрөнгөний талх байж болно 1-2 цусам ч юм уу тий. Ингээд өглөө идээд гарах юм бол чиний яг perfect гэж хэлж болохоор ийм өглөөний цай болчихж байгаа. Гэхдээ талхаа болж өгвөл нөгөө эслэг өндөртэй байвал бүр их сайн. Яагаад эслэгийг бид ингэж тусгайлан авч үзэх хэрэгтэй юм бэ гэхээр орчин үед гаднаас орж ирж байгаа токсин буюу одоо хортой микропластик маш орж иж байгаа бид нарын бие рүү өссөн үсэггүй. Яагаад гэвэл агаарт байгаа, усанд байгаа хоол хүнсээр дамжаад тий жишээлбэл би өглөө замдаа кофе уусан. Тэгэхэд миний тэр кофений аягны доторлогоо нь гэхэд гялгар доторлогоотой. Тэндээс дээр нь халуун ийм кофе хийчихээр тэндээс тодорхой хэмжээгээр бичил микропластик буюу бичил хуунцар миний бие рүү орж байгаа. Тэрийг өөртөө ингээд наагаад биеэс гадагшлуулж өгдөг юм эслэг баггүй юу. Тэгэхээр болж өгвөл өглөөнийхөө цайндаач тэр өдрийн хоолндооч тэр оройн хоолндооч тэр ногоо эсвэл ямар нэгэн хэмжээгээр бүхэл үрийн хүнс тариа ногоо будаа ч юм уу хэрглэж ивэл ихсэн. Ингэх юм бол нөгөө биед орж ирээд байгаа микропластикийг гадагшлуулж өгдөг. Тэгэхээр өглөөнийхөө цайндаа нэг ээлжиндээ одоо овёсны чанмал дээр нь уургаар баяжуулахын тулд ямар нэгэн одоо тостой самар нэмж болно. За дараагийн өдөр нь миний түрүүчийн хэлсэн өндөг те иймэрхүү байдлаар хоолоод ах юм бол ер нь болно. Тэгээд яг нэг зүйлээ давтах шаардлагагүй. Угаасаа өглөө босоод ирэхэд нэг ин цаанаасаа ингээ хүсэж байгаа шүү дээ. Юу хүсэж байгаа чи жишээлбэл өнөөдөр гадлицсан гэж те. Тэгвэл маргааш чи сэрлээ гэхэд мах идмээр санагдах юм бол маргааш өглөө мах идэж болно. Ер нь яг нэг тогтсон юм юмар явах шаардлагагүй.
яг юу хүсэж जैन тэрийг гэхдээ саяны 3 элементийг л оролцуулсан байвал их сайн. Тийм байна. Та түрүүнд дурдлаа кофе гэж байна. Өглөө яг офис ажил хийдэг ихэнх нь болохоор офис дээр очиод аль эсвэл офис руу очих замдаа замаараа кофе аваад буюу өглөөс ирээд нэг удааг байхдаа шууд кофе уугаад эхэлчихдэг. За зарим нэг нь болохоор бүр өдөрт баг 3 4 5 аяг гэд кофе яваад миний мэдих нэг хүн болохоор бүр эспрессог Red Bull-тэй барыг дарж уудаг. Тийм хүнсэн байна. Тэгээд энэ кофений хэрэглээний талаар ер нь өглөө сэрээд хэдэн цагийн дотор кофе ууж болдгоо юм бэ? За мөн түнчлэн ер нь кофений зохистой хэрэглээ гэж яг юу вэ? Кофег дэлхийд даяараа маш өргөн хэрэглэдэг. Яагаад тэгэхээр кофенд агуулгадж байгаа кофеин гэдэг энэ бодис нь сэргээх үйлчилгээтэй. Тэгэхээр орчин үед хүмүүс нөгөө ажлын ачааллаасаа болоод тэгээ дээрэс нь цэнхэр туяатай таблет ч юм уу эсвэл гар утсаа хэрэглэж байгаатай холбоотой нойр их дутуу муу авдаг. Тэнгүүт нөгөө сэргээх юм хэрэгтэй болонгууд кофе уугаад байдаг. Тэгэхээр өглөө сэрэнгүүтээ кофе ууж болох уу, болохгүй юу гэдэг дээр хувь хүний яг өөрийнх нь эрүүл мэндээс шалтгаалаад хувь хүний онцлогоос хамаарат хариу гарч ирэх юм. Жишээлбэл эрэгтэй хүмүүсийн хувьд нэг өөр, эмэгтэй хүмүүсийн хувьд насанд хүрсэн эмэгтэй хүмүүсийн хувьд нэг өөр байдаг байхгүй. Яагаад тэгэхээр эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдтэй харьцуулахад дааврын өөрчлөлтөнд нэг байхгүй эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн хувьд болохоор сарын мөчлөгөөс хамааруулаад дааврын өөрчлөлт ондоо байдаг. Тэрийгэ дагаад кофег хэр зэрэг шингээж байна вэ? Хэр зэрэг хурдан хугацаанд боловсруулад биеэс гадагшлуулж байна вэ гэдэг нь өөр байдаг. Тэгэхээр би жишээлбэл өглөө босонгуудаа шууд кофе уух юм бол магадгүй сарын тэмдгийн өмнөх үед кофегаа шууд уух юм бол би угаасаа сэтгэл ингээд төгсдөг хүн байлаа гэж ботход те кофегаа шууд уучих юм бол anxiety буюу сэтгэл түгшил илүү их мэдрэгдэн надад. Нэгдүгээр шалтгаан нь энэ байна. Тэгэхээр өглөө сэрэнгүүтээ кофе шууд уухгүйгээр эхлээд өглөөнийхөө цайг уучихвал их зүгээр. Хоёрдугаар шалтгаан гэх юм бол өглөө сэрсний дараа бидний бид цаанаасаа байглаасаа кортизол гэдэг даавар ялгардаг. Яагаад ингэж ялгардаг вэ гэхээр бид өглөө сэрэнгүүтээ гэрэл харж байгаа тий. Цонхоор ингээд байгалийн гэрлээ харангуут тэрийг дагаад бидний нүд гэдэг маань бас гэрлийг ингээ хүлээж авах эсүүдтэй тий. Тэгээд тэр гэрлийг мэдрэнгүү цаашаага тархинд юу гэж мэдээлэл өгчдөг вэ гэхээр өглөө боссон байна. Өглөөдөө бэлтгэх дээрээ гэд кортизол гэдэг даавар үүсэж байгаа. Тэгээ нэг муухай аштай болдог гэжтэй. Уулна. Тэр яагаад муухай аштай болж байгаа вэ гэхээр ер нь бол кофений хамааралтай болоод эхэлсэн гэсэн. Кофений хамааралт. Нэг юм нэхэд нь шүү дээ тий. Тэгээд ингээд кортизол ингээд өндөрсөө. Кортизол бол уулын сайн даавар. Яагаад гэвэл өглөөдөө бэлтгэж өгч байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд нойрмоо байгаадах юм бол яаж босох вэ? Орноосоо тий. Орноосоо гой босхын тулд бидэнд кортизол гэдэг даавар хэрэгтэй. Тэр даавар нь натуралаараа цаанаасаа бидний биед үүсэж байгаа. Тэгэхээр тэр натуралаараа үүсэж байгаа сайхан ямыг жоохон үүсгээд тий. Нэг 30 минут сэрснээсээ 30 минутаас 40 минут хүлээсний дараагаар кофего уулуулсан зүгээр. Яагаад гэвэл тэр нөгөө биеийнхээ цаанаас нь явагдаад байгаа тэр процесс саад болохгүй тулд тэгэхээр жоохон хүлээж аваад магадгүй нэг аяг ус уучих ч юм уу ингэх юм бол ходоод сэрдэг гэж би юу хэлж байгаа юм бэ гэхээр туршаад үзээрэй яг шүн дунд ингээ сэрэнгүүтээ уцаа асаах юм бол уцнаас цэнхэр гэрэл гарч байгаа тий. Цэнхэр гэрлээ ингээд нүдэндээ ойртуулсны дараагаар ходоодыг ингээ хоржигноод эхэлдэг байхгүй. Өөрөөр хэлбэл ходоод хоол боловсруулах эрхтэн тэр гэрлийг хүлээж аваад өглөө болцсон байна гэд андуураад тий сэрж ийн гэсэн. Тэгэхээр энэ гэрэлд маш их учир байгаа. Гэрлээ хідэн цагт авах вэ тий авах вэ гэдэг нь одоо нүдээ хаагаад тасгаранхууд унтвал уулын сайн тэгэхгүй шүн дунд гэрэлтэй авах юм бол кортизол гэдэг даавар маань өндөр байгаад байна гэсэн үг. За тэгээд эргээд нөгөө кофенохоо асуулт руу эргээд ороход өдөрт ер нь 3 аяг кофе уухад ер нь зүгээр гэж үзтiin. Тэгэхгүй дээшээгээ 4 5 гэд ингээд явчих юм бол нэгдүгээр дасал болчихсон. Хоёрдугаар кофений хэмжээ их баа учраас эргээд нойронд нөлөөлдөг. Тэгэхээр 4 кофе ууж ийна гэдэг нь магадгүй өглөө нэг дор 4 аяг кофе ууна гэж байхгүй шүү дээ тий. Магадгүй өглөө нэг уулаа, өдөр уулаа ингээд үдээс хойш уулаа, 4 цагаас уулаа, 5 цагаас уулаа. Тэгэхэд кофенд агуулгадж байгаа тэр кофеин хүний биед ойролцоогоор 4-5 цаг цаашлаад 12 цаг, 10 цаг болдог.
Тэгэхээр орой 6 цагаас кофегаа уучих юм бол тэгээд унтаж чадахгүй гэсэн. Ер нь ингээд сэрвэлзээд байгаад байна. Унтсан ч гэсэн гүн нойроо авч чадахгүй. Нойрны шатлал үе шат байгаа. Тэгээд гүн рүүгээ орж чадахгүйгээр дутуу нойр авч сэрээд тэгээд маргааш нь дахиад кофе уух хэрэгтэй болдог. Ингээд нэг юм vicious circle ингээд кофег бол амьдарч чадахгүй буцаад кофегаа уугаад байна. Тэгээ Red Bull гэдэг маань бас нөгөө кофеин агуулж байгаа тий. Тэгээд сахарын агуулмж өндөртэй. Инхээр хиймлэр өөрийгөө ер нь сэргээгээд яваад байна л гэсэн. Тэгэхээр болж өгвөл нойроо бүтэн аваад өглөө нэг аяга бүлийн ус уугаад тэгээд жоохон хүлээзэн жагаад 30 минутын дараа кофегаа ууж болно. Хэрвээ кофегаа уучгаад дасгал хийдэг бол ер нь кофе дасгал хийхэд маш сайн нөлөөтэй кофеин биеийн хүчний чадамжийг нэмэгдүүлдэг. Тэгээд тэр кофеныгаа ашиглаад сайхан дасгалаа хийчих болно. Бас төвлөрлийг нэмэгдүүлж өгдөг. Өглөө оюуны ажил хийдэг хүн бол ном бичдэг хүмүүс бол кофегаа уучгаад тэгээд компьютерийн ард суухад маш сайн төвлөрдөг. Гэтэл бас зарим хүмүүсийн хувьд нөгөө хитрхи ингээд одоо кофений үйлчлэл өндөр байна шүү дээ. Тэрийг дарахын тулд L-theanine гэдэг supplement байдаг. L-theanine. Тий. L-theanine-ыг давхар уучих юм бол одоо кофений тэр нэг ингээд тогтургүй байлгаад байгаа тэрийг нь жоохон дарж өгөөд тэгсэн мөртлөө сэргээх чадвар нь сэргээх хүний одоо төвлөрөх тэгээд ер нь нэг юм гоё сэргэлэн байх тэр боломжийг нэмээд өгч өгдөг. Тэгэхээр кофе ууж чаддгүй хүн ногоон цай матча ууж болно. Яг гэвэл цаанаасаа L-theanine агуулдаг учраас кофенд дуртай хүмүүс бол кофегаа ууж болно. Зөв. Түрүүний яг ярианы сэдвтэй хамааралтайгаар за жишээлх юм бол би бол яг тэгчээд байгаа байхгүй. Өдөр кофе уусан ч гэсэн өдрийн нэг 3-4 цагийн хооронд айгүй хүчтэй зөөрмөглээд байгаа юм шиг нойрны хүчинд автаад бүр үнэхээр ажил хийх аргагүй болчдөг. Тэгээ сүүлийн нэг 2 сар орчим болохоор би өглөө 5-ից ирээд орой 1-9 сарын хооронд унтаад тэгээ тэр нойр маань юусоо нөхөхгүй байгаад байгаа би айгүй зүйлээд бол анзаараад байгаа юм л та. Тэгэхээр тэнгуүтээ би ингээд хэтрүүлчих гээ. За яг ингээд нойр хүрээд эхлэв. Уг нь бол одоо 4-мөрөөс хойш бол аль кофе уумааргүй байгаадсан нойроо сэргийхийн тулд би кофе яхаарахгүй уугаад заншаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө нэг нойрны хамаарлалыг одоо ялангуяа нөгөө нэг өдөр төрж байгаа энэ хүчтэй нойргуудлыг хэрхэн ер нь энэ зөв хооллоор даван туулах боломжтой вэ? 5 цагаас өглөө сэрж гинэ гэдэг нь хэр зэрэг урт хугацааны дараа нойр хурж гинэ гэхээр бас нэлээд явж байгаа нойр хурж байгаа. Тэгэхээр натуралаараа уул нь энэ үедээ амарчхул их зүгээр. Тэгэхээр нөгөө залуучууд яг чиний үеийн залуучууд яадаг вэ гэхээр бие айгүй их хүчилдэг. Одоо өөрийнхөө дотоод хилэмжийг, биеийнхээ хилэмжийг бас тоохгүйгээр тий мэдээж ажлын бүтээмж өндөр байгаа, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ бас өөрийнхөө дотроосоо өгж байгаа тэр сигналыг сонсох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг энэ үедээ кофе уухгүйгээр аргалах ямар боломж байдаг вэ гэхээр яг доор хаяж 5-аас 10 минут бясалгал хийчих юм бол маш гоё сэргээш болж өгдөг. Тэгэхээр бясалгал гэхээр яг өсвөр үеийнхэн тэгээд залуучууд бясалгал гэхээр гээд жоохон тийм дургуйцэх тийм хандлага байдаг. Яг цаашаа явахаас өмнө нэг асуулт асууж. Бясалгал хийгээд би бол нүдэ аниж бясалгал хийж байгаа байхгүй. Тэгээд тэр үед бясалгал хийхлээр бүр илүү баг унтчих юм биш үү? Унтаж болно. Болох уу? Унтаж болно. Унтах юм бол бүр сайн. Унтахтаа тэгтээ 30 минутаас илүү унтаж болохгүй. Яагаад гэвэл чи өдөөс хойшоо 4 цагаас одоо nap авч штэ тий. Богинохон ингээд дуг хийж гин тий. Ингээд дуг хийж чадах юм бол чи дахиад одоо би энэ ярилцлагын ихэнд бие машин гэж авч үзэн гэсэн тий. Машинаа дахиад сэргээгээд тослогоог нь сайжруулад бензин хийчих чинь гэсэн. Яагаад тэгэхээр чи нүдэ анаад бясалгалаа хийгээд жаахан дуг хийгээ сэрчих юм бол тэр үед чиний биеийн мэдрэлийн систем parasympathetic төлөв буюу амрах төлөв рүү шилжчихдэг. Амрах төлөв рүү шилжих юм бол бүх юм эргээд дахин шинжлэхдээ сэргдэг. Тэгэхээр заавал бясалгал хийх шаардлагагүй. Non sleep deep relaxation гэдэг байгаа. YouTube дээр хараад үзэх юм бол guide яг цаанаас нь ингээд чамд ингээд одоо ингэж бодороо ингэрэ тэгэрэ гэдэг те. Яг энийг сонсоод яг 30 минут дээр тааруулаад чиний ажлын боломж юу вэ? Магадгүй 30 минут хэтэрхий урт байх юм бол 20 минут дээр тааруулаад сонсоод сэрх юм бол энэ
яг унтж байгаатай адилхан хэмжээнд тархийг амраадаг. Тэгээ тархины долгионыг хэмжээд үзэхээр яг саяны амралт нь яг үндсэнтэй адилхан хэмжээний амралтыг өгч чаддаг. Ингэх юм бол чи заавал нөгөө кофенаар сэргээх шаардлагагүй. Яг гэвэл чи 4 цагийн үед кофеин уучих юм бол чиний тархинд унтах тэр шаардлагыг чинь хойшлуулад орой бас унтахад бас төвөгтэй болчихно. Тэгэхээр чи бас фитнес хийдэг гэж хэлсэн тий. Фитнес хийж байгаа хүмүүсийн хувьд ялангуяа шөнө унтах маш чухал. Энэ үед нөгөө growth hormone гэж ялгараад булчингаа сайн нөхөд булчин эргээд сайн нөхөн төлжих боломжийг үүсгдэг учраас нэгдүгээр нойроо заавал нөгөө нэгдүгээр тавьж авах хэрэгтэй. Тэгэхээр болж өгвөл энэ үедээ оффистоо ч юм уу эсвэл гэртээ ч юм уу хөвтөд газар дээр ер нь хөвтөхээр бидний бие юу гэж ойлгодог вэ гэхээр амарч байгаа төлөвтөө орцсон байна гэд тэ. Тэгээд газар дээр өрсөө ингээ хөвтөд нэг 5-аас 10 минут ч хамаагүй жоохон амарчхад гой сэргээд босоод ирнэ. Тэгээд унтчих юм бол чиний хувьд боломжтой. Яг бол 5 цагаас сэрж байгаа учраас чиний бие цаанаасаа амрах хэрэгтэй болцсныг тохиолж байгаа байхгүй. Тэгэхээр болж өгвөл тэр үедээ дуг хийчээд тэгээд босоод ирвэл баг тас ирсэн юм шиг гоё болчихно. Зөв. Тэгэхээр нэг буруу зөвлөл биш байсан биш үү? Би бодохдоо болохоор ууг нь ингээд нэг тодорхой одоо хугацааны дараа бие маань тасаад энэ одоо юу гэдэг өглөөс ирж байгаа энэ бие маань ингээд юу гэдэг өөрчлөгдөөд тэгээд цааш нойр хөрөхгүй байх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд минийх нойр үрээд байгаа болохоор ингээд нэг тэрэндээ нэг жоохон буруул ажиллаад байгаа юм болов гэсэн чинь унтах үедээ болохоор бахан зэрэг дуг хийчих аль эсвэл газар дээр нэг 5-аас 10 минут хэвтэх нь бол хүний биеийг аюу гой амрааж өгдөг гэдэг нь бол маш гоё одоо ололтой байлаа миний хувьд болохоор. Тэгээд бас хоолоо анхаарал үзэн. Жишээлбэл гинтхэн хоол эзний дараа жоохон явж агаад нойр хурж ийна гэдэг нь тэр юу идсэн бэ гэдгээс бас хамаардаг. Жишээлбэл хоолнд нэлээд өндөр нүүрс ус тэр дундаа хит боловсруулсан хүнс оруулах юм бол тэр нь эргээд бас нөгөө хоол эзний дараа эргээд ядардаг, унтмаар санагддаг. Тэр нөхцөлийг бүрдүүлдэг байхгүй. Тийм болохоор би эргээд нөгөө эхэндээ хэлсэн шүү дээ. Уургалаг хүнс хэрэглээрээ гэд. Уургалаг хүнс хэрэглэх юм бол тэгж нөгөө краш болохгүй. Нойр хүрээд ахгүй ер нь бол гайгүй байдیں۔ Цусны глюкозын савлалт өндөр байгаа хүмүүст энэ илүү их анзаарэгддэг. Нөгөө гинтхэн юу яснаа сэргэлэн байж яснаа гинтхэн нойр хүрэх ч юм уу. Бас кофена хэрэглчээд байжгаад биенээс одоо ингээд боловсроод зайлуулагдаж байна тий. Ингээд дууссаны дараа бас нойр хүрэх боломжтой. Тэгэхээр кофена хэдэн цагаас ууж байгаагаа туршаад үзээд байгаараа жишээлбэл 9 цагаас уул яаж гин 10 цагаас уул яаж гин 11 цагт уул яаж гин гэх. Тэгээд кофеныхаа хэмжээгээр бас ингээд тааруулж болдог. Кофенийг задлах чадвар хүн бүхэнд өөр байдаг. Жишээлбэл надад 4 цагийн дотор ингээд миний бие тэрийг задлаад ялангуяа миний элэг маш сайн бахан бол маш хурдан задлаад биес гадагшилж байна. Зарим хүмүүсийн хувьд бүр 12 цаг байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тэрийгээ бас сайн анзаараад кофена хэдэн цагаас уух вэ гэдгийг бодоод үзээрэй. Тийм байна. Бас ягаар хүн болгонд өөр л юм байна л та тий. Окей. Мууд гэж байна тий. Юу нэг хаяа нэг гоё ааштай болол хаяа нэг муухай ааштай болол. Тэгээ миний өмнө нэг медикал докторын одоо эмчийн нэг ярьжсэн подкастн дээр нөхөр болохоор хэлжсэн та ер нь юу идэж ууж байгаа шалтгаалаа таны зан араас бол өстой оронгоор нөөцлөгднө гэд. Тэгээд энийг яг Монгол үзэгч нарт одоо шимт хичээлт хүний өнцгөөс ер нь яг бид нар өдөр тутамдаа юу одоо ашиглаж юу идэж байгаа шалтгаалаа зан араас хэрхэн өөрчлөгдөж мууд одоо буюу юу гэдэг одоо happy байх уу гэдэг нь яаж swing юу гадаад үг хэлэх тийм савлж байгаа гэдэг талаар таны гоё тайлбарлаад өгөөч. Энэ судалгааг ер нь ингээ хараад үзэхээр хит боловсруулсан хүнс буюу англи хэлээр ultra processed food тийм ийм маягийн хоол давуу байх юм бол депрессийн шинж тэмдэг сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх тэгээд anxiety өндөр байна гэдэг нь харагдтыг. Тэгэхээр хит боловсруулсан хүнс гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө хайрцагтай задлаад шууд хэрглэж болдог. Гэхдээ
чанах болгох шаардлагагүй. Одоо энэ хоол хүнсийг одоо жишээ нь мартын нөгөө хөлдөөгчн дотор байдаг тэдгээр хоолнууд гэсэн үг тий. Хөлдөөгч гэхээсээ илүү лангуун дээр ингээд өргөдөөд 2-3 жил болоход ямар ч асуудалгүй хоол хүнс. Тэгэхээр ер нь бол Монгол дээрээ дийлгүүрт байгаа бүх хүнсийг ингээд хараад үзэхээр жишээлбэл G25 билүү? GS25 ч юм уу, CU ч юм уу, эсвэл E-Mart бусад бүх супермаркетын лангуун дээр түлхүү байгаа хоол хүнс нь юу гэхээр энэ хит боловсруулсан хүнс байгаа. Тэгээ энэ хит боловсруулсан хүнсийг бид давуу хэрэглээд авах юм бол тэхийн болвол одоо бидний сэтгэл зүй докторгүй байдаг. Энэ бол ажиглалтын судалгаануудаар бас харагддаг байхгүй юу? Тэгэхээр яагаад ингэж байна вэ гэхээр хоол хүнсэнд тэр бүтцэд нь одоо хоол хүнсийг аваад үзэхээр matrix гэж нэг юм байгаа. За жишээлбэл газраас ургаж байгаа бүх ногоог ингээд аваад үзэхээр бүхлээрээ байгаа бол matrix нь яг хэвээрээ байгаа гэсэн. Тэрийг жишээлбэл би хэрчлээ, хатаалаа, тэгээд бүр тосонд шарлаа. Ингэхээр нөгөө matrix гэдэг юм өөрчлөгдөд байдаг. Ингээд matrix нь өөрчлөгдсөн хоол хүнсийг давуу хэрэглэхээр бидний биед нэг юм явагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь сэтгэл санаанд нөлөөлөөд тэгээ явандаа сэтгэл санаа маш тогтворгүй болж эхэлдэг. Тэгэхээр болж өгвөл яг бүхлээрээ байгаа одоо жишээлбэл сүү цагаан идэ махан бүтээгдэхүүн урамлын гаралтай жимсгэн ногоогоо яг боловсруулалтанд оруулахгүйгээр илүү хэрэглэх юм бол илүү сайн. Мэдээж тодорхой хэмжээнд боловсруулалтанд оруулна. Жишээлбэл бид гэртээ түүхийг ярина гэж байхгүй те хоол хүнсээ заавал болгож идэж байгаа. Энэ бол боловсруулалтын нэг хэлбэр. Гэхдээ маасаар нь яг үйлдвэрийн аргаар нэг дор их хэмжээгээр үйлдвэрлээд гаргасан хоол хүнсийг хэрэглээд авах тусмаа бидний сэтгэл санаанд муугар нөлөөлдөг. Яагаад тэгэхээр энэ хоол хүнсэнд омега 3 ер нь бага агуулгаддаг. Омега 3 судалгаагаар юу гэж харуулдаг вэ гэхээр сэтгэл зүг маш сайн дэмждэг. Жишээлбэл яаж дэмжиж ийн вэ гэхээр үр өслийг намж агаад бид үүсээд байгаа тэр үр өсөл маань бас тархинд бас явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тархи үр өсөлтэй тархинд ер нь үр өсөл өндөр байгаад байна гэдэг нь сэтгэл санаа тавгүй. Одоо mood swing гэж түрүүн хэлсэн тий. Нэг баяртай байснаа, нэг ууртай болол үүнд бас нөлөөлж байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө цусны сахар гэдэг талаас аваад үзэхээр би шарсан төмс идлээ. Миний цусны сахар маш хурдан богино хугацаанд өндөр өслөө. Тэгэнгүүтээ буцаад маш хурдан хугацаанд краш болоод багасчихдаг. Гэтэл энэ цусны сахар гэж хэлээд байгаа цусны глюкоз нь тодорхой хэмжээнд урт хугацаанд алгуур өсөх юм бол бидний одоо сэтгэл санаа юм тайван байх бас боломжтой. Тэгэхгүй нэг ингээд дорн өсгөө нэг бууруулаад авах юм бол бас сэтгэл санаа тавгүй юм тогтворгүй болоод байдаг. Тэгэхээр болж өгүүлэл нөгөө монголчуудын хувьд сайхан бэлчээрийн малын мах байгаа тий. Бэлчээрийн малын маханд маань омега 3 гэдэг энэ тосны хүчит бас агуулгаддаг. Тэгэхээр гадаадд байгаа хүмүүс бол сайн мэднэ. Жишээ нь хөдөө ингээ яваад үцхэд яг мал аж ахуй байгаа юм л та. Гэтэ ийм зогсон одоо хашаанд ингээ харшчихсан. Тэндээ ерөөхдөө гэд өвсөө идээд байна гэсэн. Гэтэл манай монголчуудын хувьд яаж байна вэ гэхээр жилийн 4 улирлын турш малаад агаад тий хонь хаана одоо идээш боломжтой байна. Дагаад ингээд явж идэг. Тэгээ хонь малм хамгийн шимтэй тэр өвс ногоог хэрэгэлдэг. Тэгэхээр хонь мал юу идэж гин тэрийг дагаад бидний биед бас орж байгаа тий. Тэгэхээр тэр утгаараа монголчуудын хувьд болохоор болж өгвөл боловсруулалтанд оруулаагүй энэ махаа сайхан хэрэглээд хажуугаар нь бас үр тариа тэгээд бага болцоотой ногоогоо Монголд ургаж байгаа ногоо гэх юм бол байцаа байна. Жимсгэн гэх юм бол маш гоё зэрлэг жимсгэн байна. Энэ бүхнийг ингээ хэрэглээд явах юм бол ер нь тэр сэтгэл зүг доктортой байхад нөлөөл сайн одоо дэмжлэг үзүүлэх боломжтой. Гайхалтай. За тийм одоо юу гэдэг яг жинхэнэ ургамалч ер нь бол жинхэнэ махал байгаа шүү дээ. Нэрээ рил гэдэг зүйлүүд нь. Тэгээд уг нь бол бид нар нөгөө хүнсээ сонгохдоо ч юм уу. Гэтэ бид нарын нөгөө хоолны аппетит гэдэг зүйлүүд маань илүү нэг тийм нэмэлт чихэртэй ч юм уу аль эсвэл нэг жоо үйлдвэрийн аргаар боловсруулад ямар нэгэн байдлаар ингээд хамттай болцсон буюу
муухагаар хэлээд эрүүл бус хүнсийг хүн цаанаас хүсээд байдаг. Гоё амттай хоол идмээр байгаад байдаг. Тэнгүүд нь тэр хоорондын зөрчлийг нь ер нь бол яаж сэтгэл зүйн хувьд за би дандаа ингэж эрүүл хоол идмээр байна гэж боддогцэн тэрийг давахын төлөөх ямар одоо зарчим ч юм уу тань тууштай байдал ч юм уу ер нь бид нар хүнстэй харьцахтаа сэтгэл зүйн хувьд хэрхэн одоо хичээж чармайх юм бол зөв байж чадах вэ гэдэг талаас. Хоолоо хитрхи хорих юм бол одоо нэг төрлийн хоолыг тий гоё амттай хоол юу ч байж болж байна. Хийж усан ундаа ч юм уу нэг хүний хувьд чихэрлэг шоколад ч юм уу за нөгөө хүний хувьд шажиг нуур шарсан төмс байж болж байна. Тэгээд энэ хоол хүнсийг идмээр санагдаад байгаа бол хорих тусам тэр хоолыг бүр идмээр санагддаг. Тэгэхээр хитрхи хориглох энэ арга бол ер нь зохимж муутай. Ялангуяа өсвөр насныхны хувьд бол айгүй онцгүй. Яагаад гэвэл үүнтэй холбогдуулаад бас хоолтой харьцах буруу харьцаа ч юм уу тий хандлага үүсдэг. Жишээлбэл нэг дор нөгөө дуртай юмаа хэтрүүлж идээд англи хэл дээр binge eating тий хэтрүүлж идснээ дараа нь нөгөө гимшил төрөөд тэгээд ер нь би их муухай юм байна. Тэгээд тууштай байж чадахгүй байна гэд ингэдэг. Гэтэл яг тэр буруу гэх юм уу да тий яагаад ингэж байгаа вэ гэхээр одоо миний түрүүний дурдсан хэд боловсруулсан хоол хүнсний хувьд тэрийг яаж гоё амттай болгох вэ гэдэг тал дээр маш олон хүмүүс ажиллаж байгаа. Тэгээд ялангуяа одоо Европт байгаа энэ боловсруулсан бэлэн хүнс за жишээлбэл амттангууд тий боолттой шууд задлаад хэрэглэж болдог энэ амттангуудыг яаж гоё амттай болох вэ гэдэг тал дээр бүхэл бүтэн тийм хүмүүс ажиллаж байгаа маш их мөнгө хайж байгаа. Тэгэхээр тэр хүнсийг хүн аваад идлээхэд маш гоё мэдрэмж төрөөд тэрийг дахин идмээр санагдана. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний одоо энэ амтлах мэдрхүүг хуураад байна гэсэн үг. Тэгээд тэр орцоо ингээд хараад үзэхээр тэнд маш их амтлагчуд орсон байдаг. Тэгээ flavoring гэдээ нэрлэлсэн байгаа. Тэгээ тэр flavoring нь яаж гарч байгаа вэ гэхээр яг ийм натурал биш өөрөөр хэлбэл синтетик нийлэг маягийн ийм нэмэлтүүд нэлээх нэмчихсэн байдаг. Тэгээд одоо жишээлбэл гүзээлцгний үнэртэй амттан байна гэж бодъё л доо. Тэгээд цаасыг нь задлангууд шууд нэг ийм гоё гүзээлцгэн үнэртдэг шүү дээ. Гэтэл яг амьдрал дээр бүхэл жимсээрээ байгаа гүзээлцгнийг тийм урт хугацаанд тий тэр ингээд цаастаа бодолтойгоо тэр үнэрийг байлгаад байна шүү дээ. Боломжгүй шүү дээ тий. Тэрийг нийлгээр ингээ хийчихэж байгаа. Тэгээд дээрэс нь гоё амттай болгохын тулд дандаа чихэрлэг амт нэмхийн тулд нэмэлт чихэр гэдэг зүйлийг нэмдэг. Нэмэлт чихэр гэж юу вэ гэхээр би яг сахар номдоо тодорхой бичсэн байгаа. Хүний одоо ингээд гаднаас нэмж байгаа тэр нэмэлт сахар өөрөөр хэлбэл чихрүүдийг хилээд байгаа байхгүй. Тэгэхээр бидний хоол боловсруулах эрхтэнд бас нэг юм чихэрлэг амттыг таньдаг юм эсүүд байдаг. Тэгэхээр жишээлбэл би хилэндээ нэг гоё амттай хоолыг хүргэлээ гэхэд надад ийм гоё мэдрэмж төрөөд миний тархинд дахиад идэрэ гэсэн мэдээллийг өгч дээ. Гэтэл одоо миний хилийг алгасаад тий хоолойг алгасаад шууд гидсэндээ ходоодондоо шууд би тэр амттай чихэртэй зүйлийг идлээ. Тэрийг бас миний хоол боловсруулах эрхтэнгийн эсүүд нь таньдаг. Ингээд танингуудаа тархинд юу гэдэг мэдээлэл өгдөг вэ гэхээр энэ маш гоё амттай юм байна. Дахиад идэрэ гэсэн мэдээллийг өгч байгаа. Тэгэхээр маш олон ийм учир шалтгааны улмаас бид тэр хоол хүнсийг хүсээд байгаа байхгүй. Тэгэхээр юуны өмнө бид юу хийх хэрэгтэй вэ гэхээр орц найралгаа харж сурах хэрэгтэй. Орц найралгаа хараад жишээлбэл хиймлэр амтлагаа хийсэн байх юм бол аль болохоор за болио намайг ингээ хуурж байгаа юм те би одоо энэ хиймэл амтанд дасчих юм бол дараа энийг эдмээр санагдана. Тэгэхээр орц найралгаа уншаад сурцсан байхад нэмэлтээр нэмсэн тэр юмнуудаа идэхгүй гэсэн үг л те. Бас нэг муу юм нь юу вэ гэхээр энэ нэмэлтүүдийн дунд бас нэг юм яваад байгаа. Тэр нь болохоор монгол хэл дээр өтгөрүүлэгч эсвэл бэхжүүлэгч гэх юм уу тэгж орчуулагдах байх. Emulsifiers гэж байгаа. Энэ emulsifiers нь яаж байгаа вэ гэхээр тухайн бүтээгдэхүүний бүтцийг маш гоё болгодог. Жишээлбэл тос ус хоёрыг ингээд холихгүй байх юм бол ингээд ялгарна тий. Тэр хоёрыг ингээд холиод нэгдмэл болгож өгж байгаа тэр нэмэлт баггүй. Гэтэл энэ нэмэлтийг ингээд аваад үцхээр хүний гидсний дотор байгаа тэр өнгөрийг ингээд нэмэглээд байдаг. Жишээлбэл хүн нөгөө хэртэй хувцас угаахтаа
угаалгын нунтаг ашигладаг тий. Тэгээ тэрийг ингээ угаалгын нунтаг ашиглах юм бол хоёр ингээ салаад хэрн гадагшлаа тостой одоо хэр даг болсон хувцас байна гэж бодвол тэгэх юм бол тэр нь ингээ ялгарч байгаа. Тэрнтэй адилхан ийм зүйлийг хүний гидсэнд бас явуулаад байдаг процессыг. Тэгэхээр би гаднаас нэгэн аваад идлээ. Дотор нь одоо бэхжүүлэгч тэр emulsifiers орцсон байх юм бол миний гидсний тэр өнгөрийг ингээд нэмгэрүүлээд ингээд нэмгэрчээр яах вэ гэхээр хамгаалах тэр чадвар нь багасаад одоо гаднаас орж байгаа тэр хоол хүнстэй хамт орж ирж байгаа болохгүй байгаа зүйлсийг цус руу илүү их нэвтрүүлдэг. Тэгэхээр бидний бие рүү нэвтэрч байгаа тэр токсин ч юм уу болохгүй бүтэхгүй байгаа зүйлс хаагуур ордог вэ гэхээр хоол хүнсээр дамжиж бас орж ирэх боломжтой. Тэгэхээр тэр шүүлтүрийг нэмэглээд байгаа хоол хүнсийг бид идэх тусмаа цаашаага өрөвсөл тий яванда өвчин эмгэгийн суурийг тавьж идэг. Тэгэхээр болж өгвөл гэртээ хоол хүнсээ болгоод ингээд идээд ах юм бол аяндаа нөгөө нэг болохгүй эрүүл бус хоол хүнс рүү зүтгээд байгаа тэр нөгөө дуршил багасаад эхэлдэг. Тэгээд ер нь бол нэг 2-7 хоног хэртээ гэрийн хоол идэх юм бол аяндаа буцаад тасна. Тэр болтол жоохон асуудалтай байна гэж хэлж болно, жоохон төвчээр алдагдана тий. Гүүж гараад юм авч идмээр санагдана. Гэхдээ нэг 2-7 хоног төвччих юм бол бид бас гидснийхээ бичил битүүдийг бас сургаад өгч байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр бичил битүүдээс бас тодорхой нэгдлүүд ялгардаг. Энэ нэгдлүүд нь ялгархаараа тархинд бас мэдээлэл дамжуулдаг. Яагаад тэгэхээр бидний гидснээс тархи руу хооронд ийм тэнхлэг ажиллаж идэг. Гидснээс тархи руу, тархинаас ходоод руу, гидс рүү гэд. Тэг энэ замда жишээлбэл би чихэрлэг юм багасгаад эхлэх юм бол одоо миний гидсний бичил битүүдийн ялгаруулж байгаа нэгдэл нь бас өөр болно гэсэн үг. Тэр нэгдлүүдийг дагаад нөгөө дуршил нь бас багасаад эхэлнэ. Ингээд нэг осондоо нөгөө хүн циркт амтан сургадаг тий. Тэрэн шиг бид бие бас сургах хэрэгтэй. Жишээлбэл бидний бие юунаас бүрдэж байгаа гэхээр эсүүдээс тий. Эсээс эдээс эргэтэнгээс бие систем бүрдэж байгаа. Тэгэхээр тэр эсүүдээ тэгээд тэр бичил битүүдээ сургах гэх юм уу да трейн хийгээд тий ингээд сурчих юм бол буцаад тэр нөгөө бидний сургаад байгаа тэр хэмнэлтэд дасаад эргээд бид нөгөө optimal health буюу яг нөгөө машинаар авч үзэх юм бол хурдтай ямар нэгэн хүч эмгэггүй ингээ явах боломжтой. Тэр сургах юмнуудынх нь нэг нь хоол хүнс тэгээд цаг байгаа. Цагаа гажуудуулж болохгүй. Яагаад гэвэл эсүүд бүгдээрээ дотоод цагтай. Тэр цагийг нь гажуудуулах юм бол бас л нөгөө нэг өвчин эмгэгийн үр үнцийг тавьдаг. Яг үүн дээр маш сайн судалгаанууд хийсэн Сачин Панда гэдэг хүн байгаа. Энэ хүний судалгаануудыг хараад үзэх юм бол бидний эсүүд маш сайн ийм цагийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр тэр талаас нь бас бие сайн сургах хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид нар заавал гаднаас олдсон юм аа идэ тэр нь татагтаад байхгүй. Ер нь нэлээд сайн сахилга баттай байж ич сурган шүү. Нэрээ яг л тийм юм байна. Би нэг жил орчим Gastown-да бүр хорцсон байсан. Тэгээд тухайн үед хорихдоо өмнө нь би бүр 10 жилдээ баг өдөр болгон шахуу хүнсний ундаа, хүслийн ундаа уугаад, кола уугаад тэгээд явдаг гэж байгаа. За ер нь энэ бол дими юм байна гэд. Тэгээд хамгийн ихний хугацаанд болонгууд нь яг таны хийсэн шиг амар татагтаад нэлийн хэцүү байж байгаа. Тэгээд тухайн үед би юу гэж бодсон бэ гэвэл нэг тийм амар гүнзгий мэдлэг энтер байхгүйсэн. За ямар ч байсан хэрвээ би одоо юу гэдэг хоолны газар ороод ихчээ нэг кола авъя гэж хэлчих юм бол би маргааш бас дахиад энэ өвөлөө давтна. Өнөөдөр би нэг удаа үгээд хэлчих юм бол би маргааш өвөө гэж хэлэхэд илүү бэлэн болох юм байна гэж бодоод тэгээд нэг 7 хоног орчим нэвтэн чи яг таны түрүү хэлсэн шиг 2-7 хоног гидэх шиг хүн аяанда нөгөө зүйлээ хүсгээ болоод ирдэг юм байлээ. Тэгээд яалч нөгөө хотоод тархинэ дээр бүгцэл хоорондоо холбоотой учраас бодол маань хүртэл ингээд хотод руу бас давхар явдаг гэдгийг бол би яг таны түрүү ярьсан жишээнээс бол айгуу сайн одоо өгтөн зүгээр энгийн нэр тайлбарлсан бол маш их одоо санал нийцж जैन. Тэгээд та дөрөнд дурдлаа бид нар ямар хүнс ашиглаж байгаа вэ гэдгийг таних хэрэгтэй гэж байна. За би ингээд жишээ нь дэлгүүр ороод юу авах вэ гэдээ харж байгаад би бол нэг хоёрхан зүйлийг мэдчихэж байгаа яг үүндээ бол.
За уургийн хэдэн грамм юм байна. Илчлэг нь хэдэн одоо хувьтай хэдэн грамм юм байна гэд. Тэгэхээр яг ийм хүнсүүдийг хэрглэж болохгүй шүү гэд хүмүүст анхааруулах тийм одоо таних тэмдэг ер нь бол юу байна? Маш сайн байна. Би ч гэсэн нэлээд их чихэрлэг ундаа уудаг байсан. Өөрөө тэгээд хортой үеийнхээ зургийг эргээд харахаар усуухын оронд дандаа нэг коло барьсан. Миний зургууд хийж үлсэн ундаа уудаг тийм үе байсан. Тэгэхээр орц найрлага дээр юу харах вэ гэхээр хамгийн эхлээд их залтай. Яагаад тэгэхээр орц найрлага ингээ харъя гэдэг ингээ штэ тий. Тэгэхээр яг ингээд нуглаасны дотор талд нь ингээд орц найрлага бичсэн байдаг бүтээгдэхүүнүүд их олон байдгийн. Нуглаасны доотлолтой. Тий, одоо ингээд боодолтой ийм хүнс байлаа гэж бодъё тий. Тэгээд тэр пластик ийм бодолтой. Тэр бодол нь ингээд сөхөхөөр тэрний дор жижигхэн бичсэн байгаа юм хүнснүүд маш олон байдаг. За тэгээд жижигхэн биччихнэ. Нөгөө жор орц найрлага. Тэгэхээр жишээлбэл өчигдөрхөн би яг нэг авга ахтайгаа уулзахад тэгж ярьжсэн байхгүй. Би хууртагдсан байлээ. Хараа муутай болохоор би сайн харж чадаагүй ингээд авчихсан. Тэгээ сүүлд нь ингээд харсан чинь жинхэнэ биш байсан гэд нэг юм ярьжсэн байхгүй. Тэгэхээр энэ юг харуулж байгаа гэхээр хараа муутай бол тий хүн тэр болгон юу идэд байгаа мэдэх боломжгүй. Нэгдүгээрт хоёрдугаарт гадаад хэл дээр байгаа учраас асуудал үүсэж байгаа. Тэгэхээр хамгийн гоё practical зөвлөгөө гэл да. Жишээлбэл би тэр нэг авга ахтаа жишээ нь юу гэж хэлэх вэ гэхээр нэгдүгээрт нөгөө шопинг хийхдээ нүдэн шилээ. Ойрын шилээ авч явах хэрэгтэй. Хараа муутай хүмүүсийн хувьд тий. Жишээлбэл 50 хүрсэн хүмүүсийн хувьд ойрын хараа нэлээд муудсан байдаг. Тэгэхээр ер нь таамгаар ингээд аваад хийчихэж байгаа. Тэгэхээр дэлгүүр орохдоо нүдний шилээ авч явж байгаарай. Тэгэх юм бол илүү сайн уншиж чадна. Хоёр дэх юм бол одоо ер нь нөгөө чат GPT нөгөө ChatGPT. Тий. Тэгээд AI-г ашиглахгүй хүмүүс ер нь баг болцсон тий. Энийг ашиглахгүй байсан ч гэсэн одоо орчуулгын апп байгаа тий. Тэрийг ер нь аваад утсан дээр аваад явж хахт их зүгээр. Тэгээд нөгөө бүтээгдэхүүнийхээ артлын зургийг нь авлаа, орчууллаа. Тэг юу байна гэдгийг харчихна. За тэгээд одоо монгол хэл дээр буулгаад авлаа. Одоо тэрнээсээ юу харах вэ гэхээр ерөнхийд нь хэр зэрэг их орсон байна вэ гэдгийг харж байгаа юм. Тэгэхээр зарим бүтээгдэхүүн дээр бүр 20, 22, 23, 24 гэд маш урттай юм жагсаалт орсон байна. Тэр жагсаалт юуг харуулж байна вэ гэхээр маш олон төрлийн юм л тэнд орсон байна шүү дээ тийм ээ. Нэмч гисэн янз бүрийн. Тэгэхээр энэ богинохон байх тусмаа ер нь бол сайн. Богинохон ер нь нэг ойролцоогоор 5 дотор ч юм уу тий. За тэгж нэг харж болно. Одоо яарч байгаа хүн хальт ингээ харагдахгүй байх юм бол за дараагийн бас нэг тань харга нь юу вэ гэхээр нэгдүгээрт юу гэж бичигдсэн байна вэ гэдгийг хар. Нэгдүгээрт. Тий. Одоо ingredients англи хэл дээр ingredients монгол хэл дээр орц гэд тэгээд аргаж байгаа ингээд жагсаагаад бичсэн байгаа. Жишээлбэл тос дараа нь гурил тэгээд эсэн сахар чихэр ч юм уу тий. Тэгэхээр тос хамгийн их хэмжээтэй энэ бүтээгдэхүүн орсон шүү гэдгийг мэдээд авна. Тэр юу дараалалаар явж байгаа гэдэг нь болон хэр их хэмжээгээр их дээр дараалаад бичигдэх ёстой юм байна шүү дээ. Тий, дүрмээрээ ингэж бичигдэх ёстой байдаг. Ингээд нэг харчгаж болно. Дараагийн бас нэг харах юм нь болохоор нэмэлтүүд хэр орсон байна вэ гэдгийг харна. Гэхдээ нэмэлтүүд дундаа ашигтай, сайн нэмэлт гэж байна. Хүний биед муу нэмэлтүүд гэж бас байна. Ашигтай сайн гэдэг нь юу вэ гэхээр тухайн бүтээгдэхүүнийг жишээ нь хөгцөрхөөс хамгаалаад тий витамин С-г бас E numbers-аар тэмдэглэдэг байхгүй. Тэгэхээр тэрийг хүмүүс шууд харангуйта энэ муу юм байна гэж бодчихдаг. Тэгэхээр бас нэг жоохон ухаж нөгөө ойлгох хэрэгтэй. Одоо ингээд жагсаалт өөртөө гаргаад авчвал ер нь зүгээрээ тий. Тэгээд бас витамин Е бас их сайн. Ягаад гэвэл антиоксидантын үр гүйцэтгээд тухайн бүтээгдэхүүнийг муутгаас хамгаалж орж байгаа. Гэтэл нөгөө талдаа будагч бодис, хиймэл будагч бодисуд байгаа. Хиймэл будагч бодисуд ялангуяа хүүхдийн зан авирт маш муугар нөлөөлдөг. Тэгээд эхнээсээ зарим орнуудад энийг ингээ халаад эхэлчихсэн. Тэгэхээр ерөнхийд нь будагч бодис орсон уу гэд харчвал их зүгээр зайрмаг аваад эсвэл ундаа аваад ингээ харахад ер нь бол будагч бодис заавал орсон байдаг. Тэр дундаа нийлэг будагч бодис их орсон байдаг. Тэгээд орчин үед нөгөө анхаарал дутмагшил хам шинжгээд энэ шинж тэмдэгтэй хүүхдүүд маш олон ADHD-тэй тий. Тэгэхээр энэ хүүхдүүд ялангуяа энэ хиймэл будагч бодистой хоол хүнсийг хэрэглээд байх тусам энэ бүр ихсээд одоо тавтаргүй ингээд одоо өрөмний өт шиг гэж ярьдаг штэ тий.
ийм нөхцөл байдлыг үүсгээд идэг. Тэгэхээр эцэг эхчүүд нь энэ ёстой сахилгагүй юм байна гэж бодоод идэг. Гэтэл нөгөө идж байгаа хоол хүнсэнд нь тэр агуулгадаад байгаа учраас тэгэхээр Их Британд жишээлбэл үүнийг хоол хүнсэнд ашиглахдаа заавал дээр нь анхааруул бичиж өгдөг. Ингээд сэтгэл санааг тавьтаргүй болон шүү гэд. Монголд бол тийм анхааруулга байхгүй байна одоогийн байдлаар. Тэгэхээр одоо би жишээлбэл тэр бүтээгдэхүүнийг аваад хэрэгжилчлээ гэхэд надад ч гэсэн тийм сайн биш. Тэгэхээр энэ нэмэлтүүдээ ингээд хараад сурчвал уул нь бол бас их зүгээр байгаа. Тэгээ миний түрүүний хэлсэн төрөл бүрийн emulsifiers нь маш олон төрлөөр тэмдэглэгдсэн байдаг. Gum гэж бичигдсэн байдаг. Тэгээд өөр E numbers-аар бас тэмдэглэгдсэн байдаг. Тэгээ Монгол ирээд ингээд анзаарч яхад уулзж байгаа хүмүүсийн за 5 хүнтэй уулзлаа гэж бодоход тэр хүмүүсийн нэг нь одоо хоол боловсруулах хэрэгтний асуудалтай болсон хүмүүс байгаа байхгүй эсвэл гидсэн хямардаг эсвэл ямар нэг юм идэх юм бол цээж хорсдог гэх мэтчлэнгээр тэгэхээр үүнийг бүр ихсэгдэг юмнууд нь энэ хоол хүнсэнд агуулгадаад байгаа тэр emulsifiers гэдэг. Тэгэхээр хоол хүнс авахдаа жишээлбэл чиний хувьд гаднаас хоол хүнс авахдаа нэмэлтүүд хэрэг байна вэ? Будагч бодис хэрэг орсон байна вэ гэдгийг нь анзаарчаад ингээд авч ивэл уулын зүгээр. Ер нь бол дэлгүүрлөө орлоо ногоо жимс ногоо хаана байна? Тэр тэндээсээ илүү хүнсээ цуглуулаа. Одоо сагсандаа цуглууллаа. Пакэжтэй буудалтай хүнсээ арай багыг ингээд авах юм бол аянда тэр нөгөө бэлэн нэмэлтүүд бидний бие рүү баг орно л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм маягаар ер нь ингээд практик дээр бас зохицуулаад явж болно. Тийм байна. Та түрүүнд дурдлаа. За нэг 5 хүнд нэгэндээ нь уулзсан чинь ердөөсөө хоол боловсруулах хэрэгтний ямар нэгэн байдлын асуудалтай юм байна гэж. Тэгээ таны анзаарснаар өнөөдөр монголчууд ямар шимтгийжэл хамгийн их дутагдж байна. Одоо таач хэлэхэд бас хэцүү. Миний анзаарснаар порцсон дээрээ бид их анхаарах хэрэгтэй. Порц айгу нэлээд томтой. Жишээ нь нэг тавг цувин идлээ гэж бодъё те. Нилээн том цувин идлэхэд ихэнх нь бас гурил байгаа те. Тэр гурил цаашаага цусны сахар болж хуурна гэсэн. Ер нь бидний идж байгаа хоол хүнс том бүхлээрээ цаашаага шууд шингэн гэж байхгүй те. Ямар нэгэн хэмжээгээр маш жижиг задраад одоо ходоодны хүчил тэгээ төрөл бүрийн энзим ферментийн тусламжтайгаар задарч ээж маш бага нэгжтэй очиж ээж дараа нь тэр нарийн гисээр ороод цаашаага цус руу очиж байгаа. Ингээд цусаар эргэлдэж явах явцдаа эсүүд рүү очоод ингээд тэрийн нөгөө инсулины тусламжтайгаар дотгошоо оруулаад ингээд үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр порц ихтэй байна гэдэг нь тэр дундаа тэнд гурил цагаан будаа бусад одоо бинтүүз ч юм уу бусад төрлийн нүүрс ус, энгийн нүүрс ус өндөр байх тусмаа цусны сахар өндөр өсөд байдаг. Тэгэхээр цусны сахар нэлээд их өндөр өсчих юм бол эсүүд тэрийг аваад ашиглаж тий. Одоо булчингийн эсүүд жишээ нь тасгал хийдэг хүн бол булчингийн эсүүд нэлээд их ажиллаж байгаа учраас тэрийг асуудалгүй аваад хэрэгжилж байгаа. Гэтэл цуснд нөгөө илүүдл гараад байгаа тэр глюкоз одоо хаашаа очиод байгаа вэ гэхээр нэгдүгээрт өөхөн дээр нэмэгдээд байгаа. Тэгэхээр өөхөн дээр хуримтлагдаад хоёрдугаарт илгэн дээр бас хуримтлагддаг. Тэг ийм асуудал үүсгээд байгаа. Арьсан дээр бас аюу илэрд юм байл шүү дээ. Хэтрүүлээд ирэнгүүт нэг батга гарч мардаг ч юм уу. Тэгнь. Тэр яаж байгаа гэхээр нөгөө бас инсулинтай холбоотой. Инсулин биед илүү их ялгарх юм бол тестостерон гэдэг энэ дааврыг бас нэлээх нэмэгдүүлдэг. Тэгээ тестостерон даавар нь болохоор тэр нөгөө инсулинт төст даавар гэж бас нэг даавар авах. Тэр дааврыг нэлийн өсгөөд ингэхээр арсны туслыг нэмэгдүүлдэг. Тэгээд арсны бас энэ одоо эсийн шинжилтийг түргэсгээд тэгэхээр одоо батгшилт бас нэмэгдээд байгаа. Тэгэхээр бас бүх арсан дээр ч гэсэн ялгаагүй харагдана. Тэгэхээр ер нь бол Монгол хүмүүс бидний хувьд порцсон дээрээ нэгдүгээрт анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт уургийг бид хангалттай авч байгаа. Одоо захын ингээ айл руу орохоор маха ингээд хоолны маха яг хэмжээгээр ингээ бэлдээд гоё хөлтөөгчөндө хийцэн байгаа. Тэндээс бид юу авч байгаа гэхээр нөгөө цогц уургийг авч чадж байгаа. Уурган дээр бол монголчуудын хувьд асуудал алгаа. Тэр тусмаа бэлчээрийн малаа хэрэгэлдэг. Үнэхээр айдээч үсрэн тий. Айдээ байна. Сүүс бүтээгдэхүүн энэ дээр бол асуудалгүй. Одоо юу дутагдaltaй байгаа гэхээр антиоксиданттай. Одоо бид үүсээд байгаа тэр хортой нэгдлийг
бууруулж өгдөг тэр хүнсээ жоохон түлхүү хэрэглэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт эслэгээ түлхүү авах хэрэгтэй. Ингэж чадах юм бол ер нь бол асуудалгүй. Антиоксидантыг бид юунаас авч болох вэ гэвэл одоо сахан намрын улиралд зөндөө жимсгэнд хураах боломжтой. Тэгээд Монголд ургаж байгаа жимс гадаадд ургаж байгаа жимсийг харьцуулаад үзэхээр шал ондоо Монголынх тийм илүү гоё час хийсэн амттай тэгээд жижигхэн хэмжээтэй. Тэгээд яг судалгаагаар харуулад Монголын жимс ийм илүү их антиоксиданттай байна гэсэн байхгүй л дээ. Гэхдээ хар ухаанаар бодоод үзэхээр органикаараа ургаж байгаа жишээлбэл ингээ арчлаа, тордоод дээр нь ингээ юм бүрхээд ургуулж байгаа жимснээс өөрөө ингээ чадлаараа ургаж байгаа тийм ингээ энэ жимсний хүнд өгөх тэр шим нь илүү байдаг. Тэгэхээр Монголд ургаж байгаа ялангуяа энэ зэрлэг жимсгэнд антиоксиданттай агуулмж маш өндөр байгаа. Тэгэхээр заавал гаднаас бид жимсээ авахгүйгээр намрын улиралдаа тийм хураасан үед нь тэр жимсээ ашиглаад ээж болж байна. Байцаа бол маш сайн. Байцаагаа бас хэрэглээд ээж болж байна. Ийм маягаар бид эслэгээ нэмэгдүүлээд тэгээд антиоксидантаа нэмэгдүүлээд порцон дээрээ жоохон анхаарч юм бол их сайн. Тэгээд ресторан ажилуулдаг хүмүүсээс би бас асууж ирсэн баг. Яагаад ингэ том порцтой хийж өгөөд идэх юм бэ гэд. Тэгэхээр баг хийчих юм бол нөгөө ресторанд орчихсан хүмүүс гомдол гаргадаг гэдэг. Баг гаргачлаа, баг юм өгчлөө гэд. Тэгэхээр бид тэрийг бол баг хоол хийчих юм бол бидэнд ашигтай гэдэг талаас нь уул нь харуул их зүгээр. Яагаад гэвэл багыг идчих юм бол нөгөө цусны сахар өндөр өсөхгүй тий ийм байна. Тэгээ өөхлөлт ихсээд байх юм бол явандаа нөгөө дуршилт, хоолны дуршилт бас ингээд асуудал үүсч эхэлдэг. Яг тэгвэл цацсан гэдэг мэдрэмжийг грелин гэдэг даавар бидний тархинд өгч идэг. Гэтэл өссөн гэдэг мэдрэмжийг уучлаарай. Өссөн гэдэг мэдрэмжийг грелин гэдэг даавар өгч идэг. Цацсан гэсэн мэдрэмжийг лептин гэдэг даавар өгч идэг. Гэтэл нөгөө хевлийгээрээ бид илүү их тархалаад тий порцоо хийснээсээ болоод хевлийн тархалт ихсэх юм бол одоо нөгөө өөхнөөс ялгарч байгаа лептин гэдэг даавар нь асуудалд ороод тэгээд хүн цадаагүй ер нь идсэн ч гэсэн дахин идмээр ийм нөхцөлд ороод байгаа. Тэгэхээр порцон дээрээ бид анхаарах юм бол хоол боловсруулах хэрэгтэндээ нэлээд сайн тусалж чадна гэж бодож байна. Агталтай. Стай хүн шүү. Япончуудын хэлцэг байдаг. Хараа хачиг хүн гэдэг байхгүй. Тэрийн даа сонсчлаасан байх. Хотоодыг 80% хүртэл ингээд. Тийм учраас нөхдөөд айгүй урт насалдаг байх гэж би боддتي. Тэрнтэй айгүй тийм дөхөм санагдлаа. За хамгийн сүүлийн асуултаа би танаас асууя. За энэ болохоор нэмэлт амин дэмүүдийн талаар. Нэмэлт амин дэм урт наслыг гэж бодож байгаа юм бол хэрэгтэй гэж би зүгээр тэгж итгэдэг. Тэгээд гадны юм эдэмээс судлаач нарын ярьжсэн зүйлийг сонсоод тэгээ би бас хувьдаа одоо ч магний гэдэг чинь витамин Б тэгээд мультивитамин, кератин, уург энэ төр гэл төрөл бүрийн зүйлүүд ашиглаж байна л та. Гэхдээ гадаад хүний ярих зүйл бол нэг өөр яагаад юм бэ гэвэл гадны усад шал өөр цагаа гарт ядахтаа хүнсэнтсэн өөр хоолны одоо юу гэдэг тайпууд нь өөр. Тэгэхээр монголчууд бид ер нь ямар нэмэлт амин дэмүүдийг өдөр тутамдаа уух юм бол илүү эрүүл болох вэ? Яг үнэ судалгаануудыг хараад үзсэн ч гэсэн голдуу нэг улсын хүмүүстээр ч юм уу эсвэл Европ хүмүүстээр хийсэн судалгаанууд давмгай байгаад байдаг. Тэгэхээр яг тэр нь бидэнд зохицох уугүй юу гэдэг нь бас асуудалтай тий. Кофен дээр аваад үзэхэр ч гэсэн кофен дээр хийсэн дийлэнх судалгаа голдуу Европт байгаа хүмүүстээр хийгдсэн. Сүүлийн үед Солонгос, Японд амьдарч байгаа хүмүүстээр бас хийгдээд байгаа. Тэгэхээр бас яг өөрийн чинь хэлснээр бид жоохон тийм цензуртай авч харах нь ер нь зүйтэй. Өөрийнхөө онцлог тааруулаад нэмэлтүүд дээр аваад ярихаар нэмэлтүүд хэрэглэх орон зай бидний хувьд байгаа юу гэвэл мэдээж байна. Хэрэглүүл сайн. Гэхдээ хүн биш. Гэхдээ тухайн хүний онцлогоос хамаарна. За ямар хүмүүс илүү нэмэлт хэрэглүүл ашигтай вэ гэвэл хоол хүнснээсээ хангалттай хэмжээний шим тэжээлийг тэр дундаа бичил шим тэжээлийг авч чадахгүй байгаа нөхцөл. Тэгэхээр бидний идж байгаа хоол хүнс цаашаага төрөл бүрийн химийн уруулд орж идэг. Тэр уруулыг явцыг зөв явагдахад энэ бичил битүүд маш хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүний бие нэлээд их урт хугацаанд зохицуулаад яваад байдаг. Одоо нийгэм дутагдлаа гэхэд тий кальц дутагдлаа гэхэд нэг талаас нь аваад нөгөө тал руу шилжүүлээ дотроо ингээд зохицуулаад яваад байна. 30 нас хүртэл бол хүн ер нь бол их сайхан тэнцвэртэй явдаг хүний бие. 30 наснаас цаашаа ер нь чи 30 хүртлээ ямар
маягаар амьдралын хэв маяг чи ямар байсан бэ гэдг нь харагдаж эхэлдэг. Тэгээд 40 гараад ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн насан дээрээ эрчүүдийн хувьд 45 нас хүрээд эхлэхээр одоо яг бодисын солилцоон дээр асуудал үүсэх ч юм уу, эсвэл эрчүүдийн хувьд зүрх судасны асуудал, тэр нь юу вэ гэхээр нөгөө даралт өсдөг ч юм уу тий. Ингээд харагдаад эхэлдэг. Тэгэхээр энэ яаж вэ гэхээр бидний бие 30 хүртлээ homeostasis буюу тэр яг гой тэнцвэртэй байх тэр нөхцөлийг бүх талдаа ингээд зохицуулаад яваад байна. Тэрнээс дээшээ болохоор жоохон дэмжлэг хэрэгтэй болоод эхэлж байгаа. Тэгэхээр өндөр наснуудад ялангуяа чиний саяны хэлсэн мультивитамины хэрэглээ бол байдаг. Тэдэнд бол чухал хэрэгтэй. Яагаад гэвэл бидний бие яг өмнөх залуу насанд байсан шигэ яг тэгж сайхан ажиллах одоо чадамж нь буугаад эхэлдэг. Тэрийг нөхөж өгөхийн тулд мультивитамин хэрэглэж юм бол дэмжлэг үзүүлээд яваад байна. Мультивитамин дээр бас нэлээ дээр үед хийсэн судалгаан дээр ямар ч ашиггүй одоо мөнгөний гарц гэсэн ийм судалгаа гарч исэн бол сүүлийн үед бас мультивитамин айгу сайн байна гэсэн ийм судалгаанууд гараад ирсэн. Тэгэхээр жишээлбэл завгүй хүн тий хоол хүнсээ яг өглөө яг 3 одоо их сурвалжаасаа авчихсан маш гоё баялаг хоол хүнс идэж өглөө идчихдэг. Өдрийн хоолн дээрээ бас иддэг. Оройн хоолн дээрээ идэж чаддаг хүмүүсийн хувьд хоол хүнснээсээ тэр бүх шимийг авах боломжтой. Гэтэл зарим хүмүүсийн хувьд нэмэлтээр авах шаардлагатай байдаг. Тэгээд энийг тогтооход бас айгүй хэцүү. Жишээлбэл витамин D-г цааш нь одоо наранд гарсан ч гэсэн витамин D агуулсан хоол хүнс идсэн ч гэсэн цаашаага тэр шингээх чадамж нь муу ийм хүмүүс байдаг. Тэрийг зөвхөн одоо лаб руу шинжилгээ хийлгээд ингэж олж мэдэх боломжтой байдаг. Тэгэхээр бас хэцүү байгаа. Учир дутагдaltaа яг хангалттай юу үгүй юу гэдэг. Яг цусны шинжилгээгүүд үзэхэд D-гийн хэмжээ банга одоо доор байдаг бол магадгүй нэмэлтээр тэр хүн витамин D-г банга хэрэглэх хэрэгтэй байж болох юм. Тэгээ өндөр тунгаар. Гэтэл гадаа нөгөө ажил хийдэгтэй. Жишээлбэл гадаа цэвэрлэгээний ажил хийдэг, үргэлж нөгөө наранд байна. Нарнаас бид нөгөө арьсаараа дамжуулаад цаашаа витамин D-г нийлэгжүүлж байгаа. Энэ хүмүүсийн хувьд бол магадгүй витамин D авах шаардлагагүй. Гэтэл дандаа дотор ажилладаг жишээлбэл юм оффист ихэнх цагаа өнгөрүүлдэг. За өвөл олонгот мэдээж гадуура бид нөгөө хүүтний улиралд зузаан хувцастай явж байгаа. Энэ хүмүүсийн хувьд витамин D-г нэмэлтээр авахд илүүдэхгүй. Дундаж Англид бол ямар хэмжээтэй тунг нь юу гэж хэлдэг вэ гэхээр 1000 IU гэдэг. Гэхдээ 10 сараас 3 дугаар сарын хооронд нөгөө бүрхэг байдаг учраас тэгэхээр Монгол хүний хувьд би бодоод үзэхээр тухайн хүний онцлогоос хамаараа дандаа дотор ажилтдаг бол тий гадаа ерөөсөө наранд гардаггүй бол магадгүй нэмэлтээр витамин D-г авч болно. Мультивитамин ууж байгаа бол тэрэнд D бас ороод явчихж байгаа тий. Тэгэхээр дахиад нэмээд аваад авах шаардлагагүй. Магнезиумыг бол хэрэглэж болно. Магний дээр бол монгол дээр магний, англи хэл дээр магнезиум тий. Магний стресс өндөртэй хүмүүст ер нь их дутагдaltaй байдаг. Тэгээд хүний биед явагдаж байгаа тэр 300 энзимийн 300 орчим тэр процесст магний хэрэг болдог. Тэгэхээр яг магний дутагдлаа гэхэд тэр болгон мэддэхгүй. Яг уу арьс энтийн татвагнах эсвэл булчин арьс биш булчин татвагнах. Тэгээд булчин чилээрхэж ингэж өвдөх энэ шинж тэмдэг нь ер нь бас магний дутагдж байгаа гэх. Миний ойлгосноор дандаа дутагддаг гэж би нэг хаанаас ч юм бэлээ ойлгосон байхгүй. Ер нь хоолноос авахд айгүй хэцүү байдаг учраас хүн болгон баг магний тогтмол уух хэрэгтэй гэж би ойлгосон. Энэ зөв үү буруу юу? Хөрснөөсөө хамаарна. Жишээлбэл хөрсөө удаа дараа тий маш олон жилийн турш дахин ашиглаад хэрэглээ. Тэр хөрснөөс гарч байгаа ногоо, жимсгэн үр тариа тий энд магний нэлээд бага байдаг бол магадгүй нэмэлтээр магний хэрэглэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо хөлөрдөг хүмүүс байгаа. Нэлээд их хөлсөөр гадагшаага магнигаа алддаг бол магниг байнга нөхөж явах хэрэгтэй. За тэгээд миний саяны хэлсэн стресс өндөртэй хүмүүсийн хувьд магний нөхөж явах нь ер нь их сайн. Магний дутагтаад ах юм бол аюул нь юу байдаг вэ гэхээр хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Магнигаа сайн нөхөж явж байгаа хүмүүс хүнсээр эсвэл нэмэлтээр авч явж байгаа хүмүүст хавдрын эрсдэл буурдаг. Нэлээд өндөр хувьтай байдаг. Би яг хувийн сайн санахгүй байна. Гэхдээ бол магний бол нэлээд хэрэглэхэд хэрэгтэй нэмэлтүүдийн нэг. Дараагийн нэмэлтүүд юу байж болох вэ гэхээр омега 3 байгаа.
омега 3 бол үрвслийг нэлээд сайн бууруулдаг. Тэгэхээр монголчуудын хувьд сүү цагаан хідэ бэлчээрийн малын маха хэрглэж явах юм бол омега 3 аваад авах боломжтой. Ургамлын гаралтай нь бол цаашаага шингэцэн амтны гаралтай омега 3-тай харьцуулахад арай удаан ингээд нөгөө шингэх явцсан нэлээд удаан баггүй. Уул нь бол хурших самар тэгээд майлангийн үрээс омега 3 авч болно л доо. Гэхдээ арай жоохон бага учраас болж өгвөл амтны гаралтай эсвэл нэмэлтээр авч болно. Нэмэлтээр авж байгаа омега 3-ын давуу тал нь юу байдаг вэ гэхээр нэлээд сайн цэвэршүүлсэн байдаг. Цэвэршүүлсэн гэж юу хэлж байгаа вэ гэхээр миний түрүүчийн хэлсэн нанопластик бас тэгээд бичил хоёр төрлийнх байгаа энэ хуванцар. Нэг нь болохоор нэлээд том хэмжээтэй. Гэхдээ бидний нүдэнд харагдахгүй хэмжээ шүү дээ. Бүр нано гэхээр бүр жижигхэн учраас цаашаага зүрх болон тархинд очиж шигдэх боломжтой. Тэгэхээр уул нь бол бидний тархи маш сайн шүүдэг. Brown тархинд бол тусгай юм шүүлтүр байдаг. Янз бүрийн юм оруулахгүй. Гэтэл энэ нөгөө бүр жижигхэн болчихсон хуванцар тархи руу очих боломжтой байдаг. Тэгээ одоогийн шинжлэх ухаанд яг энэ бичил хуванцруудын үр дагавар ямар байх вэ гэдэг нь яг ингээд бүр ингээд тодорхой гарсан байхгүй. Ямар ч гэсэн тийм сайн биш. Сайнгүй. Жишээлбэл зүрхний мэс заст орж байгаа хоёр хүнийг хараад үзэхэд илүү их бичил хуванцартай байгаа хүний эдгэрэх тэр боломж нь харьцангуй бага ч юм уу тий. Тэгэхээр заавалчгүй тийм хүнд нөхцөлд орж иж биш бид болж өгвөл одоо энэ бичил битүүдийг бие рүүгээ оруулахгүй байвсан. Тэгэхээр тэнгис далайд харамсалтай нэлээх бохирцсон учраас тэнд бичил хуванцрууд нэлээх орцсон байдаг. Тэгэхээр тэрийг идж байгаа загсны махыг бид идэхээр бас тодорхой хэмжээгээр тэр бичил хуванцар бидний бие рүү орох боломжтой mercury гэж бас байна тий. Тэгэхээр нэмэлтээр омега 3 авлаа гэж ботход тэрийг маш сайн цэвэршүүлсэн mercury байхгүй шүүлтүрээр маш сайн оруулаад ингэсэн учраас бас омега 3-ыг нэмэлтээр авч болох юм. Тэгээд бас нэг сэтгэл санаа тогтургүй депрессддэг ч юм уу ийм хүмүүсийн хувьд омега 3 бас хэрглэж явах юм бол нэлээд сайн. Гэхдээ хугацаагаа бас жоохон анзаараад байнгын тогтмол уух биш. Жишээ нэг 3 сар уугаад завсарлаад тий биендээ боломж олгоод cyclical гэдэг ингээд эргэлдүүлээд байвал уулын зүгээр энэ амин дэмүүдийг. За тэгээд тэр амин дэм дундаа витамин С-г нэмэлтээр хэрэглэж болно. Яагаад гэвэл бидний бие витамин С-г хураадаггүй. Гэтэл тосонд суурилсан амин дэмүүд бол хадгалагдаад хураад байж болдог. Тэр нь болохоор D, A, K, E гэдэг энэ амин дэмүүд бол хураагдаад байна гэсэн үг. Шууд биеэс гадагшилдаг нь болохоор витамин С байгаа. Тэгээ витамин С бас арьсанд маш сайн. Ялангуяа одоо нэлээд их чихэр хэргэлдэг хүмүүс витамин С-г маш сайн хэрглэж авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр нэмэлт чихэр хэрглэх тусам ийм чихрийг ер нь ийм усанд хийхээр ийм өтгөн найрлагатай болдог. Тэр шиг цусыг бас нэг ийм зуралтамхай тийм өтгөн болгоод байгаа. Энэ бол муу. За ер нь бол ийм уян хатан чанарыг дэмждэг. Одоо арьсны уян хатан чанар, зүрхний уян хатан чанарыг дэмждэг юм витамин С. Тэрийг бууруулдаг юм болохоор энэ нөгөө нэмэлт чихэр болчиход байгаа. Тэгэхээр сахартай юм хэтэрхий хэргэлдэх хүмүүс нэмэлтээр энэ витамин С хэрглэж явсан. Тэгээ согтууруулах ундаа хэргэлдэх хүмүүсийн хувьд магниг маш сайн хэрглэх хэрэгтэй. Магний согтууруулах ундаа хэргэлдэх хүмүүсийн хувьд маш багассан байдаг. Тэгээд магадгүй найзуудтайгаа пиводог эсвэл арх согтууруулгандаа хэргэлдэг бол магниг дандаа нэмэлтээр бас хэрглэж авах хэрэгтэй. Шарцны дараа бол аюу гоё орт юм байлаа магний. Чи ямар магний хэргэлдэг вэ? Яг энэ удаагийн дугаарыг спонсорлаа юм л та. Юу Brain Act Германы Brain Act гэнэ. Denk Pharma гэдэг. Германы магний байгаа. 300 мг-тай. Магний бас нөгөө дотроо олон төрлүүд байгаа. Зарим нь нөгөө дасгал хийсний дараа булчин маш сайн дэмждэг. Зарим төрөл нь болохоор нөгөө гидсний өтгөн хаталтыг бууруулахад хэрэгтэй. Зарим нь тархийг дэмждэг. Гэт ер нь 3 төрлийг нэгтгэж гисэн магний бас хэрглэж ивэл бас зүгээр
Тэгэхээр нэмэлт дээр тухайн хүний онцлогоосоо хамаарат ямар нэмэлт хэрэглэх вэ гэдг нь л хамаарна. Жишээ нь веган хүний хувьд заавал B-ийн төрлийн амин дэмэг хэрэглэх шаардлагатай. Веганчуудын хувьд бас жидрон креатин гэсэн шүү дээ. Вегнуудын хувьд креатин хэрэглэх юм бол зөвхөн булчинд нөлөөлөө зогсохгүй тархинд бас маш сайн. Тэгээд чи дасгал маш хийдэг юм чинь креатина өдөрт 5 мг тий хэрэглэх юм бол чиний булчингийн өсөлтөнд маш сайнаар нөлөөлнө. Тэгээд дээрэс нь тархины үйл ажиллагаагаа дэмжиж гэж бодож байвал креатина юу нөрвөлжлүүлээд хэрэглээд байж болно. Тэгэх юм бол санах ой энтерт маш сайн нөлөөтэй байдаг. Тийм байна. За маш их баярлалаа. Энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлж байна. Тэгэхээр би таны Facebook ч юм уу холбогдох хаягуудыг тайлбарх оруулчихъя. За подкастаа урьсанд маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзъя. За энэ удаагийн дугаараар Германы Denk Pharma-гийн Brain Active болон магний айл алийг би ярьчих гэж бодлоо. Учир нь гэх юм бол манай инх цул шимтгийчээ судлаач ихчи маань хэлжсэн магний болон омега 3 гих тус шимтгийчэлүүд болонгууд нь Brain Active болон магний active гэдэг энэ хоёр бүтээгдэхүүн айл алин дээр байгаа. Тэгэхээр түрүү хэлсэн шиг ерхэд нь бол магний угаасаа дандаа хүний биед дутагдаж байдаг. За дээрээс нь бид нар монголчууд мал аж ахуй яг органик хүнснүүдээс бол омега 3 хангалттай авч байгаа ч гэсэн ялангуяа өөрсдийнхөө аав ээжтэй ч юм уу аль эсвэл хэрвээ та 50 60 настай юм бол Brain Active бүтээгдэхүүн дотор байгаа омега 3 бол таны тархины амин тэжээлчин болоо таны илүү залуужуулаад хамгийн гол нь тархин дотор байгаа neurotransmitter гэдэг тархины илүү залуу хурдан сэтгэх энэ бүх бололцоо боломжуудын бүгдийг нь гаргаж ирж байгаа. Ийм бүтээгдэхүүн байгаа учраас та сонирхоод аваад үзээрэй. Тэгээд түрүүн хийсэнчлэг ерхэд нь бол курс гэж явдаг учраас дандаа хэрэглэн гэсэн үг бол биш. Тодорхой хугацаанд хэрэглээ. Тэгээд пауз аваад гэдэг байдлаар бол агшлаарай гэж зөвлөмөр байна. Тэгээд танд хамгийн ойрхон эми сангуудаас та худалдан авах боломжтой байгаа шүү.